Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн ард байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Сайн байцгаана уу? Өнгөрсөн дугаар дээр хэлсэнчлэн энэ удаагийн дугаараар Дамын их мастер Чойдекийн гэр бүлийг ярина. Гишүүнийг бүрээр нь ярихаасаа өмнө энэ гэр бүлийн хайрын ил нь юу вэ гэдэг талаар ярив. Ер нь бол хайрын ил нь үйлчлэх буюу хүн хайртай болохоор нэг хэсэг байдаг штэ. Хүн хайртай болохоор яадаг вэ гэдгсэн чинь эрхлээд байдаг гэхэд мөсөн ах ч гэсэн өөрөө яг тийм эрхлээд байдаг штэ тий. Тэрийг ингээд өгөөч надад усаа аваад өгөөч надад халбаа аваад өгөөч гэдэг ч юм уу. Энэ бол нэг үйлчлүүлэх хэлбэрээр хайрыг хүлээж авч байгаа байдал ахгүй. За тэгэхээр тэгч гэсэн яг ааваасаа энэ байдлыг нь суралцсан буюу яг адилхан хайрын илтэй хүмүүс байх нэ. За тэгийн нэг онцлог нь бол Солонгос улсын бахархал үнэт эрдэнэ гэдэг шүү дээ. За даамандаа маш сайн, тэр спорттой маш сайн, маш ухаантай, тэгээ олон мундаг хүмүүсийг ялж дийлж чадсан тийм мундагч гэсэн яг нөгөө ахуйн буюу жижиг өдөр тутмын зүйлүүдэд маш муу гэдгээрээ алтартай. За дээрээс нь тэг бол ерөнхийдөө интроверт төрлийн хүн буюу төтгшөө чиглэсэн те айхтар гаднаа ингээм хамаг юм ярьж хэлж гаргадаггүй тийм төрлийн хүүхэд юм шиг байгаа юм. Тэгвэл тэгийн яг тэр өдөр тутмын үйл ажиллагаанд энгийн зүйлүүдэд муу байдаг шалтгааныг нь тайлбарлах хэд хэдэн зүйл байх нь. Нэгдүгээрт over functioning parents буюу эцэг гэх нь өөрийнхөө үүрэг хариуцлагаас гадна хүүхдийнхээ хийж чадах эсвэл хариуцах ёстой зүйлүүдийг өмнөөс нь хийх хариуцлагыг хэлдэг байна. Өмнөөс нь бүх юмыг нь хийгээл бүх юмд нь ингээд бэлэн байлгах гэж хичээгээл тийм байдлыг бол over functioning parenting style гэж үзэж байгаа байхгүй юу? Яагаад бий болдог вэ гэхээр ер нь ингээд нийтлэхээрээ төгшөөрөө бууруулахын тулд буюу хүүхдээ алдаа гаргах эсвэл хүүхдээ зовхоос ингээд маш их айдаг тэрнээс шалтгаалаад энэ мэдрэмжүүдийг хянаж арай тайван байхын тулд over functioning parenting styleтай болдог гэж болно. За дээрэс нь гин буруу мэдрэмжтэй бас холбоотой байж болно буюу өнгөрсөн дугаар дээр хэлжсэн шүү дээ. Гинтийн ахцал үзээд үлдсэн хос нь тэм гимшлийн мэдрэмжийг айгу хүчтэй мэдэрдэг гэдэг тийм мэдрэмжтэй холбоотой байж болно. За энэс гадна хэрэгцээтэй гэдгийг мэдрэх хүслээс бас бий болдог гэж болно. За тэгийн аав яагаад over functioning аав болсныг яг өөрийнх нь хэсэг дээр дэлгэрэнгүй ярина. Одоо болохоор эцэг их ингээд over functioning байх юм бол хүүхэд ер нь under functioning буюу одоо ахуйн чадваргүй болох тий магадгүй одоо ингээд энгийн шийдвэр гаргах эсвэл энгийн зүйлсүүдийг хийх чадвар нь одоо муу байна гэж үздэг. Тэрнээс гадна идэвхгүй зан чанар буюу одоо миний өмнөөс хин нэгэн энэ зүйлийг хийн гэсэн талд итгэл үнэмшилтэй болж болдог байгаа байхгүй юу? 3 дугаарт сэтгэл зүйн хувьд эмзэг болох эрсдэлтэй буюу альва асуудал тулгархад биедан шийдвэрлэх туршлагагүй учраас маш амархан хямарч хөшүүрт автдаг болох эрсдэлтэй. За тэгийн хувьд кинон дээр яг яаж илэрдэг вэ гэхээр тэг бол ингээл нөгөө түрүү хэлсэн тийм үндэсний бахархал үнэт эрдэнэ хэрнээ аав нь байхгүй бол эсвэл найзууд нь байхгүй бол энгийн жижиг зүйлсүүдийг хийж чаддаггүй. За нөгөө дүнрөнтэй байгаа хэсэг дээр кассет тоглуулагч ажиллуулж чаддаггүй. Дуугийн чангалж багасгаж чаддаггүй, за гутлаа өдөж чаддаггүй, идэх юмаа сайн бэлдээд идэж чаддаггүй гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө найзууд нь хэрвээ гадуур уулзахаар болвол заавал хэнийг нь очиж авах шаардлагатай байдаг ч юм уу те. Иймэрхүү энгийн зүйлүүдийг хийж чаддаггүй байдал нь харагддаг. Тэгээд аав нь бол энэ бүх зүйлийг нь өмнөөс нь тэгээ өөрөө бодож амжаагүй байхад нь бэлдээд хийгээд өгдөг учраас ийм байгаа байж болно. За хоёрдугаарт нь болохоор asynchronous development гэдэг зүйл байд юм байна л та. Ийм ижил биш, жигд биш тийм хөгжил гэсэн утгатай байхгүй юу? За юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийн танин мэдхүү, оюун ухааны чадамж, сэтгэл хөдлөлийн чадамж болон бие мах бод төр хөдөлгөөний ур чадвар нь өөр хурдаар хөгжихийг хэлдэг. Гоцавьяастай хүүхдүүдийг ингээд тайлбарладаг гол ойлголтуудын нэг юм байна л та. Тэгэд төрөлхөөсөө зарим хүүхдүүдийн тархины нейронууд нь аль нэг чадварт нь илүү хурдтай, нарийн холбогдсон байдаг юм байна. За тэгэнгүүт тэгийн хувьд жишээ нь тархины нейронууд нь зөвхөн ингээд нөгөө логик, орон зай сэтгэлгээ хөгжүүлэхэд бүх нөөцөө ингээд зарцуулаад энгийн чадваруудыг айхтар хөгжүүлээгүй байж болно. Төрөлхөөсөө гадна нөгөө нэг орчны нөлөө бас байдаг. Угаасаа ингээд тархин өөр хөгжилтэй байсныг аавна гэд дэмжээд те бусад бүх зүйлийг нь өөрөө хариуцж байсан нь тэгд магадгүй тэр ахуйн чадваруудаа хөгжүүлэх шаардлага боломж гаргаагүй байж болох нь. Энэ хоёр шалтгаанаас болоод тэг бидний энгийн гэж боддог зүйлүүдийг хийж чаддаггүй байх магадлалтай байх нэ. За тэгэд энэ хоёроос гадна хайрын хил нь үйлчлэх байсан нь тогсонд хайртай болох шалтгаан болсон байж болно гэж би бодож байгаа хгүй. Тогсон ингээл угаасаа л халамжтай энэрэнгүй хүн шүү дээ тий. Тэгэхэд ингээд хамаг ямыг нэг заримдаа хилүүлэхгүйгээр бэлдээд өчтдөг байсан нь хайрын хилдээ нийцэж
Тэгээд тэр хүнд илүү татагдаад тэр хүний хувьд ингээд тэр хүний дэргэд байхдаа дулаахан таатай мэдрэмж аваад тогсоонд илүү хайртай болсон байх магадлалтай. За тэгтээ нөгөө тогсооны өөрийнх нь бас тэр хөвгчлөлтэй зам мандан ч гэсэн хайртай шүү дээ, туртай. Одоо харин Текен тэр ингээд нэг жоохон итгэхгүй, тэмцээний дараа ингээд нэг тийм жоохон султай ч юм уу те. Тэр байдлыг болон нөгөө нэг нойрны мууж унтдаг, тамхи татдаг зэрэгийг нь тайлбарлах хоёр ойлголтыг ярив. Нэгдүгээрт нь болохоор hyperfocus тэрнээс шалтгаалсан cognitive overload байж болно гэж үзэж байгаа. Hyperfocus буюу хэд төвлөрөл гэдэг нь хүн бүх анхаарал, сэтгэл хөдлөл, оюун санааны нөөц бололцоогоо нэг зүйлд чиглүүлж, тэр үедээ орчин тойрон, цаг хугацаа тэгээ өөрийн бие махбодын тэр хэрэгцээгээ мэдрэхэ болох байдлыг хэлж байгаа. Тэгийн хувьд болохоор тэр хичээлдэг спорт нь даамаа тоглоод эхлэхлээр хідэн ч цаг хамаагүй хөдөлгөөнгөө сууж чаддаг. Гаднаас хэн орж ирж гин, хэн юу ярьж гин зэргийг ингээ анзаарахгүйгээр бие махбодынхаа хэрэгцээгээ орхиод хэд төвлөрөл үзүүлдэг буюу тэг тэмцээний үеэр ингээ хоол муу иддэг болдог гэд нэг хятад руу тэмцээнд явж хахад нь яригддаг штеп. Гэх мэтчлэн. Харин тэр cognitive overload буюу танин мэдгүй хит ачаал гэдэг нь тархины мэдээлэл боловсруулах чадвар ажлын ойн өөрийнхөө дээд хязгаараас даваад систем гацх үзэгдлийг хэлж байгаа. Нэгсэндээ нөгөө хит төвлөрч тархиа хит ачааллуулснаас болоод компьютер халж гацдаг штэ тий яг тэрэн шиг зүйл ингээд тархинд болдог байгаа байхгүй. За тэгээд энэ оюун ухааны спортоор ингээд тоглохлоор нэг одоо өрөг тоглоход жишээлх юм бол өөрийн нүүдлийг тооцох тий эсрэг хүний нүүдлийг тооцоолох гих мэтэр маш их зүйлийг мэдээллийг боловсруулсаар агаад тархи ядардаг. Тэгэхээр Текен тархи бол ингээд ядарсан байдаг байна. За энээс шалтгаалаад их мастрын маань толгоо өвдөх, нойр хүрэхгүй байх зэрэг асуудлууд бий болдог гэж болно. За тархин ингээ хитрхийг ачаалаад зогсохгүй байгаад ч юм уу тиймэрхүү шалтгаанаар. За унтахын тулд нойрны юм уудаг штэ аав ингээ нэг муухгүй байх хэрэгтэй гэдэг. За бас тэмцээний дараа ингээ эрэхтэй эсвэл бэлтгэлээсээ эрэхтэй тех ингээд нэг тийм унжээсэн нэг тийм ядрангуу сүр сулдгүй болсон юм шиг харагддаг штэ. Тэр нь бол энийг нь харуулж байгаа буюу тархин мэдээлэл хүлээж авах чадваргүй боллоо дүүрсэн байгааг нь илэрхийлж байгаа. Оюуны ажил хит их хийдэг хүмүүс, оюуны спортоор хичээлдэг хүмүүс, бодлого боловсруулдаг хүмүүс олвол ерөнхийдөө тархины хит ачааллаас болоод бусад чиглэлүүдэд, бусад одоо амьдралынхаа өөр бусад хэсгүүдэд гүйцэд анхаарал хандуулж чадахгүй байх магадлалтай. За хоёрдугаарт нь болохоор performance anxiety гэж байдаг буюу гүйцэтгэлийн түгшүүр. За тухайн хүн өөрт тэр ноогцсон үүрэг даалгавар хүлээлтийг биелүүлж чадахгүй байх вэ гэснээс эсвэл бусдын өмнө бүтлгүйтгэх вэ гэсэн айцаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамт түгшүүрийг performance anxiety гэж хэлдэг. Яагаад бий болдог вэ гэхлээр мэдээж нөгөө бусдын хүлээлт аюул чухал нөлөөтэй тий. За тэгээд өөрийн нэр хүндээ хамгаалах тэр хүсэл байдал нь аюул нөлөөтэй. Тэгийн хувьд бол ганц аав нь биш тий. Ганц самуу орол биш. Бүтэн улсаараа тэгэд итгэж найддаг бахархдаг болохоор гүйцэтгэлийн түгшүүртэй байдаг гэж болно. Би яагаад performance anxiety тэгд байж магадгүй гэж бодсон бэ гэхэлэр нөгөө нойргууд л тэгээ тамхи татах зуршил, хооллох хэв маяг нь байсан. 난 어차피 약 먹으면 여기나 방이나 똑같아. 너 요새 이렇게나 많이 먹어? 이제 내성 생겼어. Нойрууд л бол түгшүүрийн нийтлэг шинж байдаг. За тэг хүмүүс бас нөгөө тайвшрахын тулд тамхи татчих ин гэл тэгдэг шүү дээ. Гэхдээ яг судлаад үзэх юм бол тамхи бол тайвшруулдаггүй. Гэхдээ нөгөө нэг донтолттой хүмүүс жишээлх юм бол нөгөө бие махбод нь хүсэж байгаа учраас тамхиа татангууд тэр нь ингээ тайвширж байгаа мэдрэмжээг өгдөг. Тэрхс нэг тиймэрхүү юм би нэг уншсан. За тэгээд тэр зуршил нь. За тэгээд хооллох юм аяг нь буюу одоо тэмцээний өмнө айхтар их юм иддэггүй ч юм уу те. Эсвэл тэмцээний дараа идэх хүсэлгүй болчдөг ч юм уу тэр нөгөө хоолны зуршил нь өөрчлөгдөж байгаа байдал нь бас түгшүүртэй байсан байх магадлалтай гэж бодогдсон. За тэгээд удаан хугацаанд хэрвээ яг энэ төрлийн түгшүүр нь үргэлжлэх юм бол за тэгээд дээрэс нь тэр хүний хажууд дэмжих хүнд иргэдэнд байхгүй бол ялагдлаа хүлээн зөвшөөр сурахгүй бол хүн хашрах хам шинж альва тэр хорт бодсын хамаарал зэрэгтэй болох сүрэг талтай байдаг. Тогсоонч нөгөө тамхи татж байгааг нараа шоконд орж исэн тий. Үзэгчд бид нар ч гэсэн бүгдээрээ тамхи татж байгааг нараа шоконд орж исэн. Тэгэхээр тэрний цаана ийм шалтгаан байдаг байж болохоор байна. Дээрх хоёр шалтгаан гэсэн үг тий. Одоо хэдүүлээ нэг Тегийн өрөвдмөр сценыг үзье. 엄마가 언제 칠로다가 보고 잡대? 매일요. 엄마는 매일매일 보고 싶어요. Ээжийг ингээ байнга сандаг хэрнээ, энийг ингээ ил гаргадаггүй, илэрхийлдэггүй, аавтайгаа энэ тухай ингээ ярилцдаггүй байсан шалтгаан нь энэ хоёр ойлголтоор тайлбарлагдаж
болно. Нэгдүгээрт нь болохоор delayed grief буюу ингээ хойшлуулсан гашуудал. Хүн хайртай хүнээ алдсан даруйдаа ингээд уйлж, гашуудаж, сэтгэл хөдлөлөг гаргахын оронд ямар нэг шалтгаанаар тэр өөрийнхөө мэдрэгдэж байгаа мэдрэмжээ хойшлуулж дотроо хадгалахыг хэлдэг. Гэхдээ ингээд дарлаа гэд тэр мэдрэмжээ тухайн үед нь мэдрэхгүй дарлаа гэд тэр мэдрэмж алга болдоггүй. Хизээ нэгэн цагт илүү хүчтэйгэр ч юм уу, илүү томоор тесэрч гарч ирэх магадлалтай эсвэл өөрийг ингээ илүү хүчтэйгэр гэмтээдэг ч юм уу тийм зүйл бий болж болно. Яагаад бий болдог вэ гэхэлэр амьдралын өөр асуудлууд хариуцлагуудтай холбоотой байж болно. Эсвэл бусдын өмнө тийм байдлаа харуулахыг хүсээгүйгээс. Тэрнээс гадна мэдрэмжээ угаасаа гадагшлуулж сураагүйгээс болдог гэж болно. За тэгээ аавын хувьд бол эхнэрээ алдаад ихэн хэсэгт ингээд уугаад хэцүүддэг штэ. Тэгэнгүүт сүньян ярьж агаад танаашаа өрөөдрээгээ дуудаад хажууд авчирчдаг тийм. Гэтэ ингээд уух нь бол мэдрэмжээ гаргах, гашуудлаа тайлах, илэрхийлэх арга хэлбэр өрдөөсөө биш. За тухайн үед хэцүү байгаа талаараа ингээд хүмүүстэй ярилцаж байна уу, ярилцаж чадчихэв үү гэдэг нь айгүй чухал. Тэгэхээр тэгийн хаав бол нэг тийм ярилцаж марилцсан гэж би бол бодохгүй л юм. Угаасаа тэ дуу багтай хүн. За тэгийн хувьд жоохон байсан болохоор бас гүйцэд нөхцөл байдлыг ойлгоогүй байж болно. За хоёр дахь нь болохоор incomplete grief буюу гүйцэд гаргаагүй гашуудал гэсэн үг аахгүй юу? Ер нь бол гашуудал хит хитэн үе шаттайдаг байхгүй юу? Жишээлх юм бол тэр зүйл боллоо гэхэд эхлээд үгүйсгэхтэй хүлээн зөвшөөрөхгүй байх. Тэрний дараа уурлах, за тэгээ гутрах, тэгээд эдгээр процессуудыг давж туулаад хүлээн зөвшөөрөх буюу нөхцөл байдлыг ойлгох гэх мэтэр гүйцэд ингээ гашуудж байна гэсэн үг байна. Тэгвэл энэ incomplete гэдэг нь аль нэг шатанд гацсан байдлыг хэлээд байгаа юм. Яагаад ийм зүйл болдог вэ гэхэлэр дээр түрүүн хэлсэн шалтгаануудтай яг адилхан амьдралд нь гарч ирсэн ямарваа нэг үүрэг хариуцлага асуудал байж болно. За илэрхийлж чаддаггүй гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс болсон байж болно. За тэгээд энэ сэдвэр буюу ингээд алдсан хүнийхээ тухай ярихгүй байх тусам тэр шархан анихгүй дутуу байдалтай л байгаад идэг. Буюу гашуудлан ингээ гүйц тайлагдахгүй яваад идэх ч юм уу тиймэрхүү зүйл болж болно. За ярихгүй байгаад л ахлаар бас ингээ харилцааны заг үүсэж болдог байхгүй юу? Тэгийн хувьд, тэгийн аавын хувьд бол энэ хоёр айхтар нарийн ширийн мөрдөөс ярьдаггүй холоо идсэн үү, одоо унтах гэж гин үү, эмээ уусан уу гэх нэг тиймэрхүү л ингийн юмнууд ярьж идэг. Тэгээд аав хүү хоёрын хувьд бол яг энэ ээжийн тухай ярьж байгаа сцен огт харагддаггүй шүү дээ. Харин тэг ингээ тогсооны аавтай ярьж байхдаа л ээжийг ингээ өдөр болгон байнга сандаг гэдгийг хэлээд уйлдаг. Тэгэхээр гэртээ ярилцахгүй байгаа шалтгаан нь ингээд гүйцэд гадагшлаагүй гашуудлын мэдрэмжтэй холбоотой байх буюу одоо нөгөө ярихлаар энд нь агаа шархан сэтрэх гээд байгаа учраас энд нь агаа шархан илүү өвдөх гээд байгаа учраас гэр дотор энэ яриа гардгүй байж болно. За тэрнээс гадна бас бие биенээ ботсон тэр инэрсэн сэтгэлээс болдог гэж болно. Юу гэсэн үг вэ гэхээр тэгийн хувьд бол аав нь өөрийнх нь төлөө ямар хичээж байгааг хардаг учраас энэ сэтгэлийг ингээд ээжигээ санаад ингэж хилээд ч юм уу шархлуулахгүй тул эсвэл одоо аавыгаа тэр хангалттай гэж мэдрүүлэхийн тулд байдаг ч юм уу тийм. Харин аавынх нь хувьд бол хүүгийнхээ сэтгэл санааг хямраахгүй гэж хамгаалсандаа энэ тухай ингээ огт ярьдаггүй байж болно. Тэгэхээр нөгөө ярихгүй байх тусам энэ шарах бол илүү гүнзгий болох ч юм уу зүгээр мартагдаад алга болохгүй дараа нь ярих үед бодох үед ингээд дотроосоо оргих цээж хүндүрлэх ч юм уу тиймэрхүү мэдрэмж төрж болно. За хэрвээ та нарт одоо яг сонсож байгаа хүмүүст маань юм гашуудлаа гүйцэд гаргаагүй чадаагүй дотрын бөглөрсөн мэдрэмж одоо л байгааддаг болвол тэр хүндээ зориулаад захаа бичиж үзэх нь бас нэг үр дүнтэй аргуудын нэг байдаг. Гэхдээ бэлэн болсон үедээ. За одоо хэдүүлээ аавынхын тухай ярив. Аав нь бол маш даруухан, дуугай, хүүхдийн төлөө л амьдардаг. Тэгээ өөр юу бодож сандаг яадаг гэдэг нь огт мэдэгддэггүй 50 хүн байгаа шүү дээ. Аав дээр нь яригдах зүйл бол энэ trauma informed parenting гэдэг зүйл байгаа байхгүй юу? Одоо трауманаас шалтгаалсан, траума буюу сэтгцэн гэмтлээс шалтгаалсан хүүхэд өсгөж хүмүүжүүлэх арга барил. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эцэг их хасран хамгаалагч өөрийнх нь тулсан тэр сэтгэл зүйн гүн шарах айцаас үүдэлтэйгээр хүүхдтэйгээ харилцаагаа өөрчлөхийг хэлдэг байгаа. Хөвчлийн ерөнхийдөө ухамсаргүйгээр өөрчлөгддөг. За яагаад би болдог вэ гэхлээр гинтийн хаагцал байж болно тий. Кинон дэр бол ингээд тэгийн ээж маш залуухандаа нас орчдөг штэ. Тэг ч гэсэн нэлээд жоохон хүүхэд байж хатна. За тэгэнгүүт энэ нь бол мусонд буюу нөхөрт нь одоо хайртай хүн ингээ хизээд ч тий магадгүй ямар ч шалтгаангүйгээр байхгүй болдог гэдэг айцыг бий болгосон байж болно. Хайртай хүнээ алдах нь тэр айгүй хүнд мэдрэмж гэдэг нь ойлгомжтой тийм. За тэгээд энэ айцтай тулгуурлаад хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг байх нь л тийм. Хүн болгонд ингээд траума болонгууд буюу сэтгцэн гэмтэл авангууд шууд ингээд эцэг их буюу өсгөн хүмүүжүүлэх арга барил нөөцлөгддөг гэсэн үг биш шүү дээ тийм. Яг энэ хүний хувьд өөр бас зарим хүмүүсийн хувьд иймэрхүү зүйл тохиолдож байна. За энэ хүчтэй айцаас шалтгаалаад мөсөн охид ямар зүйлүүд болсон бэ гэхлээр нэгдүгээрт нь secondary loss anxiety буюу за юу гэсэн үг вэ гэхлээр би ингээд нэг удаа хагцал үтсэн. Одоо ингээд үлдсэн ганц хүнээ алдах юм бол
би тэсэхгүй гэдэг айдас түгшүүр хүнд бий болж болно. За тэгийн аав дээр бол энэ ажиглагддаг те. Тэг бол аавынхаа амьдрах шалтгаан, агаар усан байдаг те. Аав нь тэгийн төлөө амьдрдаг. Энэний бүр ингээд маш тод жишээ нь болохоор онгоцны осол болсон гэдэг мэдээ сонсоод гаргаж байгаа үйлдэл байдаг штэ. Хүн болгон мосоо нэг ингээд аягүй даруухан, тайван яаж ингээд бүх нөхцөл тайван байд юм бэ гэл тэгээд байдаг байтал яг тэр нөхцөл байдалд мосоо ингээд бүр хайрцагны төмөр цоожиг гараараа өвтцэн байдаг штэ те. 아니 근데 무슨 일로 За энэ нь тэгэхээр зүгээр нэг санаа зовсноос биш secondary loss anxiety-ийн хүчтэй хөдлөд буюу нөгөө тавтан хагцлын түгшүүр нь хүчтэй хөдлөд тесэрч байгаа нэг хэлбэр байгаа байхгүй юу. За гих мэтчлэн тэгээд ингээд баян санаа зовдөг хүлээгээ зогсож байдаг нь энэ түгшүүртэй нь холбоотой байх магадaltaй. Хоёрдоорт нь болохоор түрүүн ярьсан нөгөө over functioning parenting буюу энэ нь бол нөгөө нэг сэтгцийн гэмтэлтэй холбоотой байж болох нь шүү дээ. Бүх зүйлийг өмнөөс нь хийж, бүх зүйлийг нь бэлдэж өгөх зэрэг нь ийм учиртай ажиллах нь. Гэтэ ингээд зарим тохиолдолд ер нь бол нөгөө заавал trauma гэлгүй те заавал сэтгцэн гэмтэл авалгүйгээр ер нь over functioning хийдэг айлууд гэр бүлүүд ажиглагддаг. Хэрвээ хүн ер нь хүүхдээ бие даасан хүн болгоё, өөртөө итгэлтэй хүн болгоё гэж боддог болвол хүүхдэд тухайн наснд нь тохирсон ажил үйлийг хийлгэх, одоо хариуцлага үүрүүлэх хэрэгтэй гэж үздэг шүү за. Тэгээ тохирсон гэдгийг сайн ойлгоорой. Хит хүүхдүүдийг ачааллуулахгүй те хит ингээл дүүг нь харуулад ч юм хоолунд хэлхэлт хийхгүй бас хит амархан зүйл хэлэхгүй л гэсэн үг байна. За дээрэс нь ингээд нөгөө нэг аав нь тэр хайрцагны цоожийг ингээд гараараа эвддэг штэ. Тэр бол нөгөө fight or flight буюу стрессийн үед ингээд бидний бие хоёр төрлөөр хариу үйлдэл үзүүлж болно. Тэ яг хүн болгоны нөгөө нэг стрессийг даван туулах арга барил нь өөр л гэдэг л тэ. Энэ тохиолдолд бол яг fight or flight гэдэг стрессийн даван туулах механизм ажиллаад тэгээ fight нь буюу тэмцэлдэх үед хүний биеэс утга үед ч гэсэн ер нь тарих ер бусын хүч гаргадаг гэдгийг бас харуулж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хит айсан үед бас нөгөө нохомхон төгдөж байгаа хүмүүс чинь нэг мэтгэд ингээ хашаад авцсан байдаг гэдэг шүү дээ. Би жоохон бахтаас нэг тэр нохон хөгцсөн болов эсвэл хүнд хөгцсөн болов ямар ч сэрцэнкагийн өндөр хашаанаас үсэрсэн мэт шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг энэ стрессийн нөхцөл байдалд хүн болвол өөрийн мэдлэхгүй ямар ч үйлдэл гаргаж олно. Энэ нь бас төсөөлшгүй хүчээрч гарах боломжтой байх нь. Аавд нэг ажиглагддаг өөр зүйл нь болохоор өөрийн үгүйсгэл буюу одоо self neglectтэй адилхан self erasure гэдэг зүйл байгаа байхгүй юу? За энэ нь болохоор хувь хүн өөрийн гэсэн хүсэл сонирхол, хэрэгцээ, амбиц тэр бүх зүйлээ орхиж оршин тогтнолыг зөвхөн өөр нэг хүний төлөөх үйлдэл, үйлчилгээ гэдэг нь тэр зүйл болгон хувиргах үзэгдэл байгаа байхгүй юу? Тэгийн аав бол яг юм хүн шүү дээ тий. Зөвхөн тэгийн аав л байсан. Тэр хүнд өөр нэг ямар нэгэн дүр байгаагүй. За шалтгаан нь бол мэдээж нөгөө ихнэрээ алдсан байгаа. Тим залуудаа, тим жоохон хүүхэдтэй ингээд хоёулах нь үлдэхлээр тэгээ олон мэдрэмжүүд давхцсан, гуниг гутрал, айдас юу гэдгийг тэгээ маш олон зүйлүүд бий болно. Дээрэс нөгөө нэг сонуугийн ээжтэй адилхан гин буруугийн тэр гимшлийн мэдрэмж бий болж болох байхгүй юу? Миний өгөөд ээжтэйгээ өсөж ээжтэйгээ хамт байж чадсангүй гэдэг ч юм уу те. Тэгээд тийм болохоор би байдгаараа хичээн хүүхдийн төлөө амьдрна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд хүнд мэдрэгдэж болно. Тэг яг ингээд өөрийгөө үл тоодог гэдг нь юун дээрээс харагддаг вэ гэхээр тэгийн аав бол ингээд дандаа яг ижилхэн хувцастай. Тэгэл яг л ижилхэндээ яг л нэг байдлаараа байдаг. За тэгээ тэг байхгүй бол өөртөө огт хоол хийж иддэггүй зүгээр хоосон будаач хамаагүй идчихэд. Тэгэхээр энэ нь бол нөгөө хүүхдийн л идэх хэрэгцээ чухаллахаас биш өөрийнх нь юм огт сонирн биш гэдгийг нь харуулж байгаа. За дээрэс нь ингээл ер нь өөрийн гэсэн ямар ч химнэлгүй тий зөвхөн тэгийн цагийн хуваарийн дагуу л амьдардаг. За хуршууд нь байгаагүй бол яг энэ нөхцөл юу болох байсан бүү мэд. Хэрвээ тэг байхгүй бол энэ хүнд яг нөгөө би хинбэ гэдэг оршихуун тэр асуултанд хариулахад айгүй төвхтэй болно. Бо энэ хүн чинь зөвхөн тэгийн аав гэдэг дүрээр амьдарч байгаа шүү дээ тий. Тийм болохоор ингээд өөрийгөө орхиж хүүгийнхэн төлөө амьдарсан. За энэ төрлийн хүмүүс нөгөө өмнө нь Жоханы ээж дээр буюу Ирвэс хадагтаа дээр ярьжсэн тэр хоосон хүрний синдром маш хүчтэй илрэх магадaltaй байдаг. Газар тэгийн аавын хажууд сонуугийн ээж гарч ирээд тэ халамжлаад хоолунд хийж өгөөд асраад за өөрийнх нь хайрын хэлээр ярьсан. За дээрэс нь нөгөө нэг жинжүү хүүхэд ч угаасаа л айл гэрт ингээл аз жаргал авчирдаг шүү дээ. Жинжүү ингээл өөрийг нь хайрлж гин, өөрийг нь санаж гин, өөртөө хамтдаа байх анхаарах нь тэгийн аавыг яг энэ нөхцөл байдлаас ганцаарцсан ч юм уу тийм хэцүү нөхцөл байдлаас гаргасан бай гэж би боддгоо. За тэгэхээр гинтийн хагацл бол маш олон зүйлийг хүмүүсийн сэтгэл зүйд үлдээдэг ахнаа. Шуудлаа сайн зөв тайлахгүй бол алстаа илүү томоор
илүү хүн дээр тесэрч гарах магадaltaй байдаг байх нь. Дээрээс нь хүүхэд толгой ингээд адилгүй магадгүй гоц хүүхдээ ингээд гоц гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр бусад бүх чадварыг инжект хөгжүүлэх гэд ингээд зүтгээд байдаг юм биш үсттэй гэдгээ ээж аав нараас өөртөөс асуугаараа тийм. Хүүхдийг ер нь 3 наснаас нь өмнө нөгөө чадж байгаа илүү ингээд сонирхолтойгаа илүү сайн хийж байгаа зүйлийг нь анзаарч ажиглаад тэрийг нь сайн хөгжүүлэх юм бол авьяас нь илүү тодорно гэж үздэг шүү дээ тийм. За тэрнээс гадна мусан хахаас өөр шалтгаанаар нөгөө over functioning хийдэг ээж аауд байдаг гэдээ ярьжсэн шүү дээ тийм. Тэрэн дээр би ингээд нэг жишээ ярих гэдэг байхгүй яг өөр дээр ингээд жоох мэдэрч ирсэн. Манай аав ээжийн хувьд надаар ингээ огт хоол хийлгэж байгаагүй. Би тусдаа гартлаа нөхөртэй болтлоо ер нь бол огт хоол хийж чаддгүй байсан. Тэгээд тусдаа гарах хүртлээр ээж автагаа амьдарч байгаа хугацаанд нийтдээ бараг л 5 удаа ч юм уу те 5-аас багч үж магадгүй хоол хийсэн үү байсан. За тэгээд ээж аав бол өөртөө л хийдэг. Тэгээд намайг ингээл тэгжэл эрхлүүлж өсгсөн байхгүй. Тэгээд мэдээж энэ бол ингээ жаргалтай сайхан мэдрэмжтэй. Намайг тэгж хайрлаж өсгсөнд би одоо өнгөргөлж баярлдаг. Тэгээд надад амттай сайхан хоол идүүлээ гэдэг хүсэл нахгүй. Тэгээд ер нь бол манай аав ээжийн хайрын ил нь хоол л доо. Хүүхдүүдтэй ер нь гоё хоол хийж өгөөл гэж боддөг. Гэтэ оюутан байхдаа төгсөх төхөөд би нэг амар хүчтэй төгшөөр мэдэрчээс ахгүй энэтэй холбоотой. Яасан мэ гэхлээр төгсгөө өмнө үйлдвэрлэлийн дадлага хийдэг. За тэгээд үйлдвэрлэлийн дадлагыг өвдөө явахлаэр анги ингээ хуваагдаад 4-5-аараа баг болоод гал болоод тэр гал нь тухайн нэг өдрийнхөө хоолыг ингээ өглөө сойролтол хариуцаад явд юм бэлээ. Тэгсэн чинь яахт би нөгөө хоол хийж чаддаггүй хүн чинь тэг бүр олон хүний хоол бол бүр тэр хоол хийж чаддаггүй хүнд бүр төсөөлшгүй амар зүйл байгаа шүү дээ. Тэг тийм болохоор би яг ингээ дадлагын удирдамж гарсан цагаас эхлээд багт хуваагдсан цагаас эхлээд ингээ сандарч эхэлж байгаа хгүй. Бодхоор л ингээ хэцүү санагдаад тэг гаднаад ихтэй нэг хайхтар мэддэгдээгүй хүн амьтанд хэлээгүй. Гэхдээ ингээ нэг инээдтэй нэг өдөр ингээд хоолны ээлжин дээр нэг төмс ногоо арилгаж өгчөөд хоолны хувьд ганц чаддаг юм л тэр байгаа шүү дээ. Ганц чаддаг юм аяч би автобусанд ингээ ороод нуугдчихсан байхгүй. Доош ингээ хөвтээд тэгээ хоолн болонгууд гарч ирж исэн. Ингээ одоо бодохоор инээдтэй би чадахгүй гэдгийг хинт ч хэлж чадаагүй, илэрхийлж чадаагүй. За тэгээ дараа нь нөхөртөөгөө ингээ тусдаа гараад анх удаа ингээ хоол өгчөөд жоохон сонирн болчлоо яачлаа. Тэгсэн чи би бас ингээ уйлж байгаа байхгүй юу. Дэлгэх мэдчлэг ерөн тэр хоолтой холбоотой би одоо бол яг хоол хийж чадна. Гэх мэдчлэг ингээд тэр хоолтой холбоотой хоолыг шаардлагатай ингээд нүүр тулхлаар би ингээд бүр амар сандраа зүрх ингээд чичрээддэг усахгүй. Тэгээ тэр үеэд болол тий аав ээж надаар ингээд хоол хийлгээд сурахчихгүй дээ гэж боддог байсан. Тэгэхээр насанд нь тохирсон зүйл хийлгэх ингээд аюул чухал байдаг гэдгийг ойлгоорой хүмүүсээ. Тэг хүн болгон харилцан адилгүй л ахалтай хоол хийж байгаа хийдгүүдээ нэг юм боддог хүмүүс ч гэсэн байдаг баг. За тэгэхээр өнөөдрийн дугаарын гол поинтууд нь энэ айлаад хагацал гашуудлын мэдрэмжээ зөвөр гадагшлуулах нь чухал ах нь, бусадтай хуваалцах нь чухал ах нь. Over functioning хийгээд ах юм бол хүүхэд under functioning болдгийм байна. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой байж болох нь тань мэдгүй хөгжил янз бүр ээж болдог ах нь. Гэх мэтчлэн зүйлийг ярьлаа. За тэгээд яг энэгээр хэлснээрээ ингээд Дурсан 1988 гэдэг киноны маань сэтгэл зүйн тайлбарууд дуусч байна. За дараагийн дугаараас эхлээд би өөр шинэ кинонуудыг ярина. Хүмүүсийн дийлэнх нь ингээд хэлж байгаа яриулмаар байгаа кино нь болохоор My Liberation өвд байгаа хгүй юу. За энийг бол би олон жилийн өмнө үзчихсэн болохоор одоо нарийн деталуудыг нь санахгүй байгаа. Тэгэхээр би энийг дахиж эхнээс нь үзэж агаад ярина. Тэгээ тэр болтол би эх 7 өдрийн дугаараар жишээлх юм бол нөгөө Аюугийн тоглосон My Mister гэдэг кино байдаг шүү дээ. Тэр киноны нөгөө мөнгө хүлэгч залуугийн сэтгэл зүйн онцлогийн талаар ярина. Буюу тэр залууд нөгөө нэг хайртай мөртлөө үзэн ядах сэтгэл нэг дор илэрдэг тийм. Тэрний тухай ярина. За тэгэхээр энэ хүртэл анхааралтай сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.